За минь цэвэцгаанууд гэхэр бид бүхэн 10,000 удаа авчээ. За тэгэхээр бид бүхэн 10,000 удаа болсон байна. Тэгэхээр энэ бол мэдээж 10,000 спешиал видео. Тэгээд яг юу хийхээр шийдсэн бэ гэхээр баг байхад нэг 10,000 аялалгээд нэвтрүүлэг гардаг байсан. 10,000 аялал нэвтрүүлэг маань ихэж байна. Тэгээд амар хөөрхөн мэгчтэй. Нэг хүүхдээ ичдээ сууг болох Dreambox телевизээс үзэгч та бүхэндээ хүргэж байна. Тэгээд сүүлийн үед угаасаа 10,000-аар бол аялал хийх нь битгээл ер нь юмны үн бол өсөөд юм чавж бол хүрхгүй. Тэгээд би яг ууг нь 10,000 аялал гээд бичлэг хийх гэж оролцсон төвд очиод тэгсэн чинь энэ л хүрсэн байгаа тий. Тийм болохоор зүгээр төвд яг очие. Удаан очиагүй гадруудаараа очие гэж бодоод нэг сумынхаа төвд очиж хийсэн бичлэгээ одоо та бүхэнд хүргэх болно тий. Тэгээд үзээрэй. За тэгэхээр энэ харж байна. Ирсэн байна. Ирсэн байна. Дүүнэр юм уу гэх юм. Бичлэн төрж байна. Ямарч байхгүй нь ихлээр дүү юм уу? Том дүү юм биш. Сургуулиуд бүр амар гоё болсон байдаг юм шиг. Заавал төгсөөж явахаар ингээд сургуулийн гоё болдгийм бэ. Тайлбарлаад өгөөч ээ. Татараа. За гэж. Яа, гэцим байна. Ойта. Сая бүрний хүн зурдараас ч юм гэдэг. Энэ бит ямар гоё болсон юм аа. Ийм болцсон ч шиг юм. Ийм ингээд төгсөөд явангууд ингээд сургуулийн гоё болдог гэж одоо хаанаасаа ч гарч ирсэн би. Намайг хатлаа ивэн авна. Энэ чинь би өгөн бейс мал ингээд энэ дэр ингээд зураг зураг тавьчихсан байлаа. За ямар ч тач дүүгээ олдгүй. Тэгээд олцоо одоо ингээд сургуулаар ингээд бичлэг хийгээд явахаас гэдэг. Ата салхитай байна нэ. Дэн дээр батч чинь байгаа шүү. Эхний үргэлж ямар тааж юм шиг. Тэгээд 10,000 болсон. Оо давхар юм. Энэ бүр гоё болчихжээ. Ягаад намайг төгсөмөд ингэж гоё болсныг би мэдэхгүй. Kopelsen, тийм л үсэдөө. Байтгунас. Карта. Гэл. Хей.
Арай. Бас ингэж болохгүй шүү дээ. Оо заач. Манай сум өөрөө хаана вэ? Түү. Аана. Альтва айн биш. Юуэнда. Юуэнда. Тэ дараагийн газар руу явцгаая дөө. Эймс. Тэнд чиний зөв юу? Тэгэхээр сургууль дээр ирлээ. Сургууль бол нэрээ өөрчлөгдсөн юм байна. Арай л гоё болчих. Тэгэхээр энэ удаагийн бичлэг бол ингээд дуусахгүй басаа цаашаа өргөлжлээд явна. Дараагийн газар бид бүхний очих газар бол тэгэхээр бид бүхэн манай сумын хамгийн том гэж хэлж болохоор дэлгүүрийн урд ирсэн байна. Энэ дэлгүүрт гэтээ бичлэг хийж болох уу мэдэхгүй байна. Ямар ч тайлын чинээс юм аваад авахгүй зүгээр орж ямар хөө болсон байна хараад. За тэгээд намайг байхгүй хооронд юм байртай болсон байна лээ. Эгүүр ийм гоё болсон. Ингээл явж ийн энэ бүр ийм болчих юм. Өөрчлөгдөж байна арай амар. Гэтэ тэнд бүр амар гоё тоглоомын юм уутай болцсон харагдж байна. Тэгэхээр нэг иймэрхүү ягаад миний ус ягаад юм амар сүү юу гэдэг юм. Ямар ч тач хэдүүлээ 10,000 болсон. Тэгээд 20,000 болохоор бүр илүү танилцуулна. Би зүгээр нөгөө нэг жоохон төр зур гэрээсээ чөлөө аваад гэх юм уу нэг тиймэрхүү маягаар ирсэн байгаа даа байхгүй юу. Тийм болохоор богино хугацаа зүгээр өөрөөхөө яг нэг жилийн хугацаанд нөгөө сэрэгт яваад сумандаа байхгүй хооронд нэмэгдсэн зүйлүүдийг одоо харуулъя. Энэ байртай болцсон байна. Дотор юу юм? Дотор байр гин энэ одоо нөгөө нэг ямар юуны байр мэдгүй би тайлбарч чадахгүй байна. Энэ арт харагдж байгаа энийг бол би нэрийг хэлэхгүй. Би хэлмээргүйсэн. Нэг хэлмээргүй. Ямар ч нэг иймэрхүү болцсон бай. Энэ артаа нахаа. Энэ Монголд бол хаасайгүй гадаадч байдаг байх гэж би бодож байгаа. Миний харалт одоо энэ үе. Хатаа чи амар их зантай гинэ. Энийг үзэж байгаа хатаа гэж хүн байвал зүрхээр их зан. Ваа! Гол хой. Манайха гол урсч энэ харж байна. Энэ гэхдээ хавар болгож байгаа тунгалаг биш вэ нүг үү? Зүг бүрийг харъя. Хөөтөд бол өстө тоглож үйд. Амар тоглож шин. Ийм юмтай болцсон байна юу? Яа, тэнцэнээс шороо ирж байна. Намайг баг байхад юм байхгүй шүү дээ. Тэгээд нэг жил зэрэг яваад ирэхээр энэ одоо амар хурдан өөрчлөлт юм байна гэж байна. Юм мотор тэнд ийм байр тавьсан ч байж ах шиг сургуулийн дотор талбай бүр гоё болсон байна лээ. Ингээ хог дүүж байгаа юм шиг үлээ. Хажуугаар баах хүүхдүүд ингээл хог дүүгэл явж илээ.
Би ч гэсэн тэгэл 10 жилд байхдаа лидний нэг л байсан дөө ингээл хогмог түүгээл. Залуусаа хавруулж байгаа учраас байгаль орчноо цэвэрлээд юм. Хоггүй юм дээр цай. Реклам татах. Гайхалтай хогдож байгаа хүмүүс байна уу? Анар энэ хүүхдүүдийг бодоод хогоо битгий хаяарай. Ингээд товцоо тэгдэх. Хогоос амар түүдэг хүмүүсийн хүүхдүүд байна. Өөртөө байгаль орчныг жинхэнэ цэвэрлж биш тэд нэр бол. Амар цэвэрлж биш. Энэ хүүхдүүд бол хөөрхий тэнд манай дүү үйж юм. Стасахан цэвэрлж байна гэсэн чинь. Юу маань явж байсан байна. Тэр хата манай дүү явж тэр. Тэр манай дүү явж тэр. Я хаг дүүг байж идэм бай. Юу мөсөрөө. Заадгэр бид сумын төвийн хамгийн өндөр оргил дээр ирсэн байна. Бурхантай бол энэ харж байна. Гадаа амар салхитай байна. Бичгээ энэ үрээд ерөөдөө энэ сумын бичгээ дуусгаад тэгээд гэрт очиад дуусах үргэлжлээд яг явартаа шинэ хараа. Дахиад андамын сайн уу. Суманыг харуулъя гоё. Энэ сургууль байна. Иймэрхүү л байна да. Тэгээд энэ амар салхитай болохоор зүгээр гэрт очиод бичлэг үргэлжлэх баха. Та нарт бол мэддэхгүй л дээ. Надад бол их юм болно доо. За гэрийн төрс рүү шилжээ. За тэгэхээр нэг иймэрхүү бичлэг хийсэн. Тэгээд энийг ингээд авцсан бүгдээрээ 10,000 болцсон байна. Тэгээд энийг угаасаа төрс өдрөөр хүн болгон угаасаа хүслээ бодож үлээдэг. Тэгвэл энэ угаасаа бид бүхний 10,000 хүрсэн спешиал видео учраас би жилийн дараа гэхэд нэг тийм хүсэл бодсон байгаа. Тэр хүслээ бодож байгаа үлээх болно. Дөрөв болж байгаа нь фейлдчихлээ. За, тэгэхээр энэ удаагийн бичлэг энэ хүрээд дуусч байна. Ямар ч тач бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад миний YouTube суваг руу орж бусад хийсэн бичлэгүүд болон шинээр хийх бичлэгүүдийг үзээрэй. Тэгээд 10,000 болчихлоо. Тэгээд дараагийн бичлэг туудахгүй орох болно. Лавга студио биш ээ. Ханчин лавгатай хамт. За баяртай. Хэвээ шүү баяртай.